Та бүхэн сайхан амарцгааж байна уу? Монголын медиа агентлагийн үдшийн мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Энэ жил хүүхдэд мэргэшил олгодог урлан бүтээгдэхүүн 20 жилийн болно. 20 жилийн хугацаанд урлан бүтээхийн сурагчид 100 гаруй үзэсгэлэнг олонний хүртэл болгосон байна. Зөвхөн энэ жилийн хувьд сурагчдын 5 үзэсгэлэн гарахаас 4 нь өнөөдөр нээлттэй гэлээ. Саяхан бүгд найрамдах хятад ард улс болсон олон улсын хүүхдийн гар зургийн үзэсгэлэнд оролцсон 50 сурагчаас 48 медальтай иржээ. Монгол хүүхдүүд авьяастайгаар харуулсан үзэсгэлэнд оролцсон сурагчид сүрлээр хийсэн урлал, сэлбэр урлаг, шин дотонд хөгжиж байгаа гар урлалын бүтээлийг өнөөдөр олон нийтэд сонирхууллаа. Керамик бол юу вэ? Жохон хүндэртэр. Гэхдээ юу хийсэн бүтээл бол маш чанартай болдог. Тийм утгаараа сайн л да. Өөрийнхөө уран цандаа 10 гаруй бүтээлтэй. Биетээс үзэсгэлэн гэвэл би өөрөө далайцтай өнгөрсөн жил гаргасан байгаа. Тэгээд яг гэтээ ганцаарч гаргаагүй байгаа. Тэгээд дараа жил болохоор 11-р анги төгсөх байхгүй. Тийм учраас яг далайцтай 11-р анги төгсөхдөө хавар хамтраад багш мархаа тусламжтайгаар гаргая гэж бодож байгаа. Бүр илүү томыг тэгээд биетээснаар хийж бодож байгаа. Анхнаасаа тэгээд одоо миний сурсан юмнуудаас одоо ингээд анхнаасаа гарч эхэлж байгаа. Тэгээд хаяа юм хийгээд тард юм. Хүний захиалга махалга орж ирэл янз бүр юм. Энэ жил хүүхдийн урлан бүтээгдэхүүн 20 жил явуулна. 20 жилийн хугацаанд нэг жилдээ 5 үзэсгэлэн гардаг гэж тооцохоор 100 гаруй үзэсгэлэн зөвхөн сурагчид гаргажээ. Жилд 1000 гаруй гар урлалын бүтээлийг сурагчид олон нийтэд сонирхуулдаг гэж бодохоор 20 жилд 20,000 гаруй бүтээл олонний хүртэл болж энэ тооны хүүхдүүд ажил мэргэжилтэй болсон гэж урлан бүтээгдэхүүн багш нар хэлж байлаа. Хүүхдийг багаас нь гарын дүүтэй болгочихвол насанд хүрээд мэргэжлээ зөв сонгодог. Цаашлаад гар урлалын бизнест амжилт гаргах нөхцөл нь бүрддэг байна. Цахим засаглалыг хэрэгжүүлэгчид бодлого уралдуулж байна. Цахим засаглалаараа Европт дээгүүр тооцогддог Эстоны мэргэжилтэнтэй манайхан туршлагаа солилцож байна. За цахим ертөнцийн хөгжлийг 4 үе шатанд хувааж үздэг. Эхнийх нь мэдээлэл авах хэсэг бол 2 дугаар үед мэдээлэл солилцох, харин 3 дугаар шатанд электрон хэлбэрээр лиценз зөвшөөрөл авах зэргээр ажиллаа амжуулдаг байгаа. Харин засгийн газрын бүхэл үйл ажиллагаа харилцаа холбоо цахим хэлбэрт шилжсэнийг дээд шат гэж үздэг. Манай улс одоогийн байдлаар 1-ээс 2 дугаар шатанд явж байгаа. Татвар, эрүүл мэндийн яам зэрэг байгууллагууд энэ хэлбэрт шилжиж эхэлсэн. За тийм учраас цахим засаглал мэдээлэл харилцаа холбоо сэдвтэй өг зөвлөгөөнөөр цахим ардчлал ба цахим зөвлөгөө бүртгэлийн нэгдсэн тогтолцоо, цахим иргэний карт, тоон архивгээд бодлогын үндсэн асуудлуудыг хүндээ ярилцж байна. Техник технологийн нэвтрүүлэлт байна. Тэрнээсээ илүүгээр түрүүнд цаад одоо засгийн газрын үйл ажиллагааг нь мэдээлэл технологийн давуу тал түвшиглэн өөрчлөх, тэгээ бизнесийн процессыг нь өөрчлөх процесс нь өөрөө их хүнд байдаг учраас энэ бол нэг талаар бол реформын шинжтэй байдаг. Тэгэхээр энэ реформыг бол одоо хийхэд ямар хүндрэл гарав тий хэрийг сурах бол нэгдүгээр зорилт. За хоёрдугаарт нь бол ерөнхийдөө энийг бол засгийн газрын реформыг хийнэ гэдэг бол зөвхөн засгийн газрын нэг байгууллагын хэмжээнд хийх бол утгагүй. Засгийн газрын бүх хэмжээнд нь хийх учраас энэ одоо улс төрийн хүсэл зориг манлайлал гэдэг юм чухал байдаг. Тэгэхээр Эстонд одоо энийг жишээлбэл энэ парламентын түвшинд ерөнхий засгийн газрын түвшинд энэ манлайлалыг яаж болгох бий болсон бэ гэдэг бол бас их сурвалжтай сонирхолтой зүйл гэж ойлгож байгаа. Энэ удаагийн зөвлөгөөнөр мэдээж Эстоны туршлагад тулгуурлан үндсэн асуудлаа хэлцэх бөгөөд манай улсын төрийн болон төрийн бас байгууллагын мэргэжилтнүүд баримтлах бодлогоо тодорхойлоход Эстоны туршлага сургамж болно гэж үзэж байгаа юм аа. Одоо та бүхэнд гадаад мэдээ танилцуулъя. Австралийн MTV-гийн шагнал гардуулах ёсол өнгөрсөн амралтын өдрүүдээр болж өндөрлсөн байна. Сидней хотын 10,000 орчим үзэгчид энэ удаагийн наадмын ажиллагааг үзэж сурсан байна. Энэ жилийн Австралийн MTV-гийн шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Холливуудын алдар дуучид хамтлагуудч оролцсон олон анхаарлыг ихэд татаж байсан юм а. Дуучин 50 Cent, Fergie-нар энэ жилийн шилдэг видео клипний шагналыг гаргасан бол дуучин Mika дахин итгэсэн цомгоороо шилдэг цомгийн шагналыг өртжээ. Австралийн технологийн хүрээлэнд хийсэн шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцсон гадаадын хамтлаг дуучид өөрсдийн сэтгэлдлийг энэ үеэр үзэгч олонтой хуваалцсан байна. 2005 оноос эхлэн Австралийн MTV-гийн шагналыг гардуулах ёслолыг хийж эхэлсэн юм байна. Бельгийн нэгэн иргэн нэг газарт нийтдээ 3 төрлийн цэцгийн хүрээлэн байгуулжээ. Фернанд Гейслинг гэгчдэрээр өөрийн хайртай их нартай зориулан уг цэцгийн хүрээлэн байгуулсан юм байна. Гэвч энэ жил 80 хүрч байгаа Фернанд хайртай цэцэрлэгээ бусаж хилжүүлэн өгөхөөр шийдсэн байна. Нэг газарт нийтдээ 230,000 цэцгийг тарьж ургуулсан бөгөөд 300 төрлийн алтан зул цэцэг, 120 гаруй төрлийн цахирмаа цэцэг багтжээ. Хавар цаг ирж цэцгийн хүрээлэн үзэж сонирх хүмүүсийг Фернанд болон түүний эхнэр өрөндөөдөж байна. Хятадын өмнөд хэсгийн Хайнан мужийн Хэйкоу хотод агаарын бөмбөлгийн наадам болж өнгөрсөн байна.
Хоёр дахь удаага зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн наадмаар агаарын бөмбөлгийн авраг шалруулах ёслын ажиллагааг хийсэн байна. Анх энэ төрлийн наадамд 10 хүн оролцож байсан бол энэ жилээс хүрээгээ тэлж 40 гаруй төлөөлөгчд оролцсон байна. Поп-дуучин Мадонна хатуу чихэр нэртэй нэгэн шинэ альбом худлаанд гаргасан нь нэлээд шуугиан дэгдээгээд байна. Орчин үеийн хөгжмийн урлагийн төлөөлөл болон Timbaland, Justin Timberlake, Pharrell Williams нарын уран бүтээлийн худалдааны багагүй хувийг тэрээр шинээр гаргасан хурцгаараа байлдан дагуулж байна гэж хөгжмийн урлагийнхан үзэж байна. Цэвэр бүжгийн чиглэлийн уран бүтээлийн дискээрээ хүмүүст бүжиглэн цэнгэх боломжийг олох зорилгыг агуулсан гэж тэрээр өгүүлж байна. Гэхдээ зарим мэдээллийн сурвалжаас үзэхэд барууны шинжээчид энэ цомгийг төдийлөн сайшаах байгаа юм байна. Гаван хотод нэгэн өвөрмөц шоу зохион байгуулагдсан байна. Биес гарсан бүжиг хэмээх өвөрмөц нэртэй энэ удаагийн шоунд тарган эмэгтэйчүүд оролцжээ. Ийм төрлийн шоунууд зохион байгуулагснаас хойш олон тооны үзэгчдийг байлдан дагуулсан гэж хэлж болох юм. Шоунд оролцсон бүх эмэгтэйчүүд 100 кг-аас багагүй жинтэй. Гэхдээ тэд өөрсдийн биеийн жинг нарийн чанд нууцлдаг байна. Гэр бүлийн хүрээнд нэртэй нэгэн өвөрмөц үзэсгэлэн Оросын холбооны улсын Пушкины музейд нэгдсэн байна. Энэ удаагийн үзэсгэлэн гадаадын болон Оросын холбооны улсын шилдэг уран бүтээлд тавигджээ. Дэлхийн урлагийн түүхэнд гэр бүлийн нөлөө, хэлбэр хэрхэн нөлөөлсөн тухай үзүүлэхийг зорьсон гэж үзэсгэлэн зохион байгуулагчид өгүүлжээ. Адам Евагаас эхлээд дуучин Мадоннагийн гэр бүлийн зурагч энэхүү үзэсгэлэнт тавигдсан байна. Түүнчлэн Галланд Францын уран бүтээлчид Марк Шагал болон Пикассо нарын уран бүтээлийн хамт хүүхдүүдийн зурсан зургийг энэхүү үзэсгэлэн тавьсан олонний анхаарлыг ихэд татж байна. Зохион байгуулагч Ирена Никифоровнагийн хэлснээс үзэхэд цаг үе уран зургийн хэв загвар өөрчлөгдсөн хэдий ч хүүхдэд хандах хандлага, хайр дурлал, эх орноо хайрлах үзэл нь хизээч өөрчлөгдөхгүй гэдгийг энэ удаагийн үзэсгэлэн харуулж байгаа юм а. Оросын холбооны улсын хувьд энэ жилийг гэр бүлийн жил болгон зарласан юм байна.